тийм үү? 32-оос хэдэ? 32-оос 32. 32-оос 32. За бидний түүхийн хичээлээр ямар хичээл үзлээ? За энэ хичээлийг одоо өмнөх хичээлээр багтахын багш нь бүх ширээндээ нэг даалгавар хийсэн байна. За энэ даалгаврыг бүгдээ даалгавраа дараад за даалгавраа хараад за 1 минут бэлтгэж шүү заа. За 1 минут бэлтгэж. Даалгавраа өмнөх даалгавраа 1 минут бэлтгэж. За Бохомбегийн зарчим гэдгийг бол бид нар мэдж байгаа тийм үү? За яг зөв тийм. Тийм үү? Бид олж авсан мэдлэгийг бусдаа яг нь хуваалцах нь шүү дээ тийм. За тэгвэл багш өнөөдрийн хичээлийг яаж үнэлдэг вэ гэхээр маш сайн байна гэвэл 5,000 төгрөгөөр сайн байна гэвэл 1,000 төгрөг төгөж байна гэсэн бол 500 төгрөгөөр үнэлэх юм аа. Тэгэхээр багш нь ширээн дээр чинь ширээ болгон дээр 30,000 төгрөгтэй хадгаламжийн дэвтрүүдийг байрлуулсан байгаа, тавьсан байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дэвтэр дээр яг үгээр хичээлээ явсад багшаас авах үнэлгээг хондлын мөнгө юм уу, хэрэгслийн мөнгө болгоод ашиглах ёстой. Тэгэхээр бүх хүүхдүүд юунуудаа зурсан, номеруудаа зурсан байгаа тийм үү? За тэгвэл эндээс анхаарчаарай. 7 номер зурсан хүүхэд цаг баримтлагч юм шүү. 7 номерыг зурсан хүүхэд цаг баримтлагч. За 1 4 номер хүүхдүүд бичээч үгийг үздэг юм. За бусад хүүхдүүд бол яг нь мэдээлэгч үе тайлбарлагчийн үгийг үздэг юм. Маш оновчтой тэг хичээлд хурдцлаагаар оролцоорой. За хичээлдээ орцгоё. За алтмөнгөнд зоосон гэхдээ алтмөнгөнд зоосон баг. За ямар асуулт ирсэн бэ? Инфляц хүний худалдан авах чадварыг өөрөөлдөг. Үүний учрыг өөрсдийн амьдралын жишээн дээр тайлбарлах гэсэн асуулт. Энэ асуулт нь инфляц өсөгдсөн хүмүүсийн худалдан авах чадвар буурдаг. Жишээ гаргаж хэлэх юм бол одоо 1 жилийн өмнө 10,000 төгрөгөөр өөрийнхөө хэрэгцээт бараг худалдаж авч чаддаг байсан бол яг одоо хэрэгцээт барааныхаа хагасыг л худалдаж авч чаддаг. Бас энэ одоо нөгөө инфляц өсөд хүмүүсийн худалдан авах чадварыг буурж гэдгийг амжилт жишээ. За маш сайн байна. За цаасан мөнгө ямар асуулт ирсэн бэ? Инфляц нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг гэсэн асуулт ирсэн байна. Тэгээд зах зээлийн эдийн засгийн инфляц нь 10% дотор хэлбэгдэж байвал энэ нь хэвийн инфляц болдог. Хэвийн инфляц бий болсноор юу болох вэ гэхээр эдийн засаг тогтворч бизнесийн үйл ажиллагаанд хэвийн үйлчлдэг. Харин 10%-аас хэтвээд явчих юм бол энэ хэвийн бус буюу зохисгүй инфляц болно. Зохисгүй инфляц биесээ бидний амьдралд яаж нөлөөлөх вэ гэхээр хүмүүсийн худалдан авах чадвар нь буурна. Ажилгүйд ядуурал нэмэгдэнэ. За маш сайн байна. За металл заасан.
манай инфляц үүсэх шалтгаан нөлөөлөх хүчин зүйлсийн нэрlэлээ гэсэн асуулт байсан байна. За бидний ярилцаад инфляц үүсэх шалтгаан болохоор гол шалтгаан хэрэглээний хомсдол, цаас мөнгөний ихээр худалдаанд гаргах, хүү амын худалдаа авах чадварын өөрчлөлт буурах, тэгээд цалин үндэслэхгүй өсөх гэсэн. Энэ дээр тайлбарлах юм бол цалин үндэслэхгүй өсөх, цалин үндэслэхгүй нэмэгдснээр бараа бүтээгдэхүүний үнийг хөрвүүлж мөнгө өгдөг. Хэрэглээний хомсдол болохоор эрэлт ихснээр зах зээл дээр хомсдолтой болж явуулна гэсэн юмснээр үний инфляц үүсэх гол нөхцөл байна. За маш сайн байна. За таван мөнгө багаас хийхээ. За манай дотроо инфляц гэж юу вэ гэсэн асуулт гарсан. Инфляц нь болохоор эрэлтээс үүдээ нийгмээс үүдээ гэж хоёр амьтад. Инфляц нь болохоор үйл төрсөн бүтээгдэхүүн үйлчлэгээ хэмжээ үүргээд ихсэн үеийн дараа үний хэмжээ ихсэн бол ихсэн юм үүсдэг. Инфляц нь бол мөнгө өнгөд хөдөлгөх юм. За маш сайн байна. За сууч. Тэгэхээр бидний саяны нөгөө яасан тийм үү? Банк болгоноор гарч ирээд байгаа үнийн өсөлт гэдэг зүйл маань цаанаа юу бий болох байгаа? За мөнгө өнгөд гэдэг чинь тийм үү? Мөнгө хааш юу? Мөнгө өнгөдөж байгаа энэ үзэгдлийг юу гэж юм? Тэгвэл бидний өнөөдрийн хичээл мөнгө гэж юу юм бэ? Мөнгөний ойлголт, мөнгөний мөн чанар, за дээрээс нь мөнгөний гүйцэтгэх үүргийг талаар одоо мэдээллийг олж аваад энийг амьдралдаа хэрхэн зөв хэрэглэж бадах юм бэ гэсэн энэ талаар одоо хичээлийг хэвлэлээ үзэх юм байна. За бүгдээ нааш хараа. За бидний хичээлийн сэдв нь мөнгө түүний мөн чанар үүрэг. За хичээлийн зорилго мөнгөний мөн чанар үүргийг мөнгөний үүсэл харал түүхэн хэлбэрийн мэднэ, мөнгөний гүйцэтгүүрүүдийн ялгааг нь тайлбарлах нь тийм үү? Ингээд мөнгөний мөн чанарыг амьдрал ахуйдаа зөв хэрэглэх ийм дадал хэмжээг эзэмшиж чадах юм бол өнөөдрийн хичээлийн маань бас зорилт маань бүрэн хангацсан үеийг хичээлийн явцын төгсгөл бид нэр үзэх юм байна шүү дээ тийм үү? За тэгэхээр саяны асуултанд хариулсан үнэлгээг багш нь өгөх юм. Маш сайн байна. Бүх багууд маш сайн хариуллаа. За, бичээж өгдөөд маань хадгалантынхаа дэвтэр дээр явна уу? Бичээж олдгийг эсвэл өөрийн хэлбэрээс болоод шийдэж болно тийм үү? За, бид нэр шин мэдээллийг олох энэ даалгаврыг үүсгэхэд бол бичээж олсон яг үгүй ширээн болгон дээр нэг даалгавар өгсөн байна. Мэдээлэл өгсөн байна. За, тэр мэдээллүүдийг хоёр бүгдийн дунд нэг мэдээлэл өгсөн байна. Яг хосоор уншиж үзье. Энэ мэдээллийг уншдаа тухайн мэдээллээс тулгуур өгүүдийг нь олох даалгавар байгаа шүү. Тэр даалгавар. За. Тухайн мэдээллээс тулгуур өгүүдийг нь олно. За, цаг баримтлагч хүмүүс маань баярхан анхааруулаарай. Багш нь цагаа авлаа.
зээлийн төлөвлөлт гэдэг дэс Excel батнаас депозит минь чек гэж юм гэсэн зүйл. За маш сайн байна. За танаа багаас цаас мөнгө байна. Манай үнэний төлөв гэсэн хэлсэн байна. Энэ мэдээлэлс бэлэн болсон гэсэн толгойд байна. Давхар өгдөөс маш сайн байна. За заас багаас. Үнэний төлөв гэдэг ирэхээс аваар мөнгө, мөнгөн зоос, металл зоос, цаас мөнгө, зээлийн мөнгө гэсэн толгойд болсон. Яг цаас мөнгө дотор 1927 онд анхны цаас мөнгө монголчууд зааж ирсэн. Энийг бас хэлсэн байна. За маш сайн байна. За танаа ах мөнгө зоос. Манай нэг хүмүүний мөнгөний толгой өгнөгөө бидний хэрэгслийн үүрэг өрхийн хэмжүүрийн үүрэг боловсролын хангамжийн үүрэг. За ихээр толгой өгдөг. За баг болгоо ихээсээ мэдээлэлээсээ толгой өгдөг авсан тийм үү? За тэгвэл хоёр дахь даалгавар тийм үү? Хоёр дахь даалгавар маань болохоор зэрэг толгуур өгөн дээрээ тулгуурлаад бүдүүч зургийг гаргаж ирнэ. За энэ болохоор 2 минут. Энэ хооронд багш нь саяны үнэлгээнүүдийг өгнө. Саяны даалгавар үнэлгээ. За том цаасан дээрээ маш гоё эмх зэгцтэй гин шүү. За бүгдээрээ толгуур өгөдөө бас маш сайн амжилттай олно. За ихтэй мөнгөний хэлбэрийг авсан ба гараад ирчих. Мөнгөний хэлбэр. За толгуур өгөөний ашиглан, за босоо хүмүүс маань гэсэн анзаараарай. Толгуур өгөө ашиглан, за ямар бүдүүр зургийг гаргаж ирсэн бэ? Зөв гаргаж байгаа, буруу гаргаж байгааг бас харах шүү. За тайлбарлаа.
бичдэг бол. Мөнгөний хэлбэрүүд байгаа. Юу хэлбэрүүд Чиний байгаа. мөнгөний хэлбэрүүдийг болохоор таваар мөнгө, металл мөнгө, алт мөнгөн зоос, цаасан мөнгө, зээлэн мөнгө гэж 5 ангилдаг байгаа мөнгөний хэлбэрээр. Таваар мөнгө нь болохоор өөрт байгаа бараа бүтээгдэхүүнийг өөртөө бас маш чухал хэрэгтэй байгаа өөр нэгэн бараа бүтээгдэхүүнийг солилцохыг таваар мөнгө гэж байгаа. Жишээ нь болохоор Монголын эрт үеийн болохоор нэг адуу 15 төлгөөр солилцдог байсан. Металл мөнгө нь болохоор одоо юу металл мөнгө нь болохоор юу алт мөнгө зоос металл мөнгө нь алт мөнгө зоос хоёр ингээд алт нь ингээд алт мөнгө хоёр болохоор холилцтой болсон. Инээс металл зоос гэдэг металл мөнгө гэдгийг гаргасан байгаа. Металл мөнгө зоос цаасан мөнгө нь болохоор усаас тусгаалan тогтоосон тодорхой одоо тэрийг авч чадах чадварыг цаасан мөнгө гэж байгаа маань. Банкны тэмдэгтийг тийм үү? За тэгвэл юунтэй холбоотойгоор бас орчноо миний хүүхдүүд цаас анхаараарай. Энэ дээр яг үгээд анхны цаасан тэмдэгт хизээнээс хэдийн үеэс гэж үүссэн бэ? Анхны цаасан тэмдэгт болохоор 1227 онд Монгол анхнайсан. Чингис хааны үед тийм үү? 1227 онд анхны цаасан тэмдэгтийг дэлхийд анх удаа монголчууд яасан цаасан мөнгийг хэрэглэх юм гагцыг гадаж өгсөн байхад энэ цаасан мөнгө худалдаанд гарч ирснээр энэ дээр багш нас нэг мэдээлэл өгч тийм үү? Цаасан мөнгийг за би болгосноор өөр хэлбэл яг үгээр өрн дом хоёрыг бас монголчууд холбож өгсөн байна тийм үү? Худалдаа 8 хийхэд илүү хялбар төхөн болж өгсөн байна. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө нөгөө цаасан ер нь мөнгөний үүсэл за мөнгөний хэлбэрүүд яаж хэрхэн өөрчлөгдөж юм бэ гэдгийг иргэн тойрон орчноо бас ингээд орчноосоо мэдээллийг бас өгдөг. Арай. За дараачих нь болохоор зээлийн мөнгө байгаа. Зээлийн мөнгө нь болохоор бэлэн бус мөнгө, жишээ нь зээлийн карт байгаа. За баярлалаа. Сайн байна. За дараагийнх нь зээлийн мөнгөний төрлийг авсан баг. Зээлийн мөнгөд болохоор өөрөө бэлэн бус мөнгө. Тэгээд зээлийн мөнгөний дотор нь 5 ангилдаг. Вексель гэдэг нь болохоор өөр зээлийн хугацаанд өөрөө тухай батлаа, өөр батлаа. Чек гэдэг нь болохоор банкны даснаас мөнгө авах тухай эзэмшигчийн зөвшөөрөл, даасны эзэмшигчнийг эзэмшигчийн зөвшөөрөл. Банкнот гэдэг нь болохоор төв банкнаас гаргадаг. Төв банкнаас гаргадаг мөнгөний нэмэлт буюу банкны тасалбар. Депозит гэдэг нь болохоор нэг дааснаас нөгөө даасан чийжүүлэх банк хоорондын тооцооны тогтолцоо. За энэ дээр багш нэг нэмэлтээр ихээр банкны хадгаламжийн дээр суурилж тийм үү? Банкны хадгаламжийн дээр суурилж тухайн банк хооронд яг нь банк хоорондын гүйлгээ гэдэг депозитээс илж байна. За тэгээд хамгийн сүүлд нь компьютер мөнгө нь болохоор компьютер тусламжтайгаар авдаг банкны тооцооны тогтолцоо. За сайн байна. За дараагийнх нь мөнгөний төрлийг авсан баг байна. За мөнгөний төрлийг авсан баг. За энэ захаа. За бүгдээ маш анхаарал хараад мөнгөний төлөвлөөр хоёр ангилдаг бэлэн мөнгө, бэлэн бус мөнгө гэж. Бэлэн бус мөнгө нь болохоор банкны тэмдэгт буюу задгаан мөнгөний явсан тийм бэлэн мөнгө банкны тэмдэгт задгаан мөнгө одоо жишээлбэл задгаан мөнгө гэдэг нь бидний өдөртсөн тэмдэгт одоо халаасны мөнгө бэлэн бус мөнгө нь болохоор зээлийн мөнгө бид
жишээ одоо бид нэр халаас их хэмжээгээр мөнгө авч явах чаддгүй. Тийм учраас одоо хэрэгтэй байгаа цэгийн карт руу виза картанд одоо хэрэглэж байгаа. За өөрөөр зээлийн карт, виза карт гэдэг маань өөрөө яг бэлэн бус мөнгө тийм үү? За бас сайн байна. За сууж. За мөнгөний гүйцэтгэх хүү. Үсгийн хэмжээний үүрэг, хөрөнгөний хадгалах хэмжээний үүрэг. Гүйлгэний үүрэг нь болохоор бараагаас ирдэг байсан бол барааг мөнгөөс ирдэг. Барааг жишээлбэл одоо номыг худалдаж авах. Энэ болохоор одоо барааг мөнгөөр худалдаж авах гүйлгээ гэж байна гэсэн үг. Энэ нь болохоор манайг болохоор эндээс нэг ном худалдаж авъя гэж бодсон. Гүйлгээний хэлбэрийг үзүүлэх гээд жишээ. За маш сайн байна. Тэгээд эндээс нь болохоор манайх 45-ын рублийн номоос яг 2-ыг авах юм бол 5,000 төгрөгөөр таах хэрэгтэй. За энийг яаж авах вэ? Тэгэхээр нөгөө одоо жишээлбэл нөгөө валютын ханш гэж байдаг. Валютын ханш нь болохоор рубль, доллар, йен тэдүүдийн үнийг одоо Монгол төгрөгөөр шилжүүлсэн байдаг. За эднийг багчнаас олоод авсан байна тийм үү? Өөрөөр хэлбэл рублийн ханшийг тэн дээр багш тавьсан баг шиг тийм үү? 2013 оны өнөөдөр 11 сарын 21-ний байдлаар Монгол банкны ханшийн мэдээгээр явж байна. Рубль хэдэн төгрөг? 54 төгрөг 57 тийм үү? За ханшийн шилжүүлээд за гүйлгээ хийлээ. Маш сайн байна. За өсөлтийн хэмжүүрүүд нь болохоор би энийг одоо 10,000 төгрөгөөр авсан. Тэгээд энийг болохоор би өөрийнхөө өсөлтөөр авсан. Энийг би хийх цаг хугацаа болон хөдөлмөрөнд зориулсан. Энийг би өөрийнхөө цаг хугацаа хөдөлмөр зориулснаар нэмээд би 5,000 төгрөгийн өөртөө одоо 5,000 төгрөгийн ашиг оруулж байна. Энийг би өөрийнхөө гаргасан мөнгөн дээр ашиг нэмээд би 17,000 заана. Энийг болохоор өсөлтийн хэмжүүр гинэ. За түүтрээ дараа. Тэгвэл багшны ер нь технологийн хичээлтэй холбогдуулаад тийм үү? Технологийн хичээлээр хийсэн зүйлээ очраарай гэж авчирсан хүмүүс нь байна уу? Жишээ за байр гараад ирдээ. За өөр байна уу? За өсгөл багаас байна уу? За мэдсэн байна. За тэгвэл жишээлбэл хам болог чи наадмын өсгөл хэмжээг яаж гаргах вэ? Энэ шүрэг татвар авсан. Тэгээд би энийг хийхэд бол цаг хугацаа олон юм хөдөлгөөн хийсэн. Тэгэхээр та дахиад 5,000 төгрөгийг авах нь. За энэ чиний өсгөлийн хэмжээг. За мэдсэн байна. За баярлалаа. За сая. Хөрөнгөний хадгалсан хэмжүүрүүд нь болохоор хүн өдөрс нь халаасанд мөнгөтэй явдаг. Тэр мөнгөөр зөвхөн тэр хэрэгцээнийхээ зүйлийг авдаг. Хөрөнгөний хадгалсан гэдэг болохоор одоо жишээл манай хөрөнгөний нэвтрэлт 30,000 төгрөгийн хадгаламж байна. Энийгээр бид хэрэг болсон цаг одоо жишээл хадгаламжаас гаргаж аваад хэрэглэх ёстой. За эдгээр хүмүүстийг үүсгэх маш сайн ойлгомжтой байдаг тийм үү? За баярлалаа. Маш сайн байна. За багштай. За хоолойчноо. За хоолой. За бүгдээрээ маш сайн хариулсан. За бүгдээ за багшроо бүгдээ ерөнхийдөө жоохон ядарсан байж магадгүй тийм үү? Нэг хэдүүлээ нэг альжаар тасгах хэрэгтэй. Гараа маш сайн хүчтэй хэд өрөдөлтэй нэлээсээ өрөд. За гараа уж байгаа. За нүднэрээ тай. За нүд энэ бол нүд амраа тасгах. Бас нүдний гараа муу тас хийдэг байна. За 2-3 удаа.
За энэ аль хамтлагийн дуу ээ? Яа хамтлагийн дуу шүү дээ тийм үү? Мөнгөний тухай юу гэж байна? Мөнгө хэрвээ дугуйн хүрээд явах юм бол шиг нисээд явцдаг гэх тийм. Заяатай хүний заяатай хүний хаа. Залхуу хүний хаа гэх. За яг энэтэй адилхан хэдүүдээ явах гээд бид нар ерөнхийдөө мөнгөний хэлбэр өөрөө гүйцэтгэх энэ талаар мэдлэг олоод авчлаа тийм үү? Тэгвэл мөнгөний мөн чанар гэдгийг бид нар бас энэ хичээл дээр бас бичих хэрэгтэй. Мөнгөөр худалдаж авч болдог зүйл, худалдаж авч болдгүй зүйл гэж бас байдаг тийм үү? Тэгэхээр зэрэг хэдүүлээ явах гээд яг энэ мөнгөөр худалдаж авч болдог, авч болдгүй илэрхийлсэн 4-6 мөрлийн шүлгийг за бүгдээ гаргаад байгаа. За 2 минут. За 1 минутаас 2 минут. За болцсон ороод явах гээд араа өнгөр сууж араа заяа. Нөгөө том цаасан дээр бичиж тавьж шүү дээ тийм. Том цаасан дээр бичиж тийм. Маш харахад тусдаа харахад ав санагддаг. За яг бэлэн болсон үедээ цаасан дээр бичиж шүү дээ тийм. За болсон болоо. цаг баримтлах цагаа бас анзаарч байгаа шүү заяа.
Тэдний тэнгэсэн байх хэрэгтэй. Маш их дарга цэвхээ гэдэг аа. За энэ шүлгийг гаргаж ихдээ яаж хэрхэн тайлбарлахаа гэдгийг багшийнхан хэлсэн дугаартай өгдөг. Би нэг асуулт асуув. Тэр нь хариулаад хэд дугаараар өгвөл шүлгээ тайлбарлахаа гэдгээ багштай хэлсэн шүү. За танах чинь 5-аар мөнгө лөө. За 5-аар мөнгө багшаа сайн анхааралтай болсон ч гэсэн анхааралтай хандж байгаарай. За анхны цаасан мөнгө хэдэн онд үүссэн гэж хэлсэн мэлээ? 1220 тийм үү? За тэгвэл 7 дугаарын хөнгөл шүлгээ яах вэ? Шүлгээ гараад тайлбарлаад уншаад. За 7 дугаар. За энийг гарч байгаа багш нь та хэлээ. За өнөөдөр энэ шахаж байгаа. Би таны орчноо сайн хараарай гэхлээр даахнаас харагдана. За хамгийн анхны доосон мөн манай эртний өмнөх тийм үү? Манай эртний өмнөх хэдэн онд үүссэн бэ? 660. За маш сайн байна. Наахан 640 гэж байгаа. Тэг дугаартай өгдөхгүй тийм үү? Тэгэхээр 4 дугаараа өгөхөд шүлгээ самбар гаргаж хэлнэ. За шүлгээ гаргаад байж байгаа хэрэгтэй. За медаль зоос багийнхаа очноо хараарай гэж багш хэлсэн тийм. За манай Монгол улсын мөнгөн дэвсгэртүүд тийм үү? Хэдээс хэдэн оны хооронд өөрчлөгдөж ирсэн билээ? 1966-аас 1983 он тийм үү? 83 оны 1966-аас 1983 оны хооронд удаа дараа өөрчлөгдөж шинжлэгдэж ирсэн шүү дээ тийм үү? За тэгэхээр сүүлийн 1983 он буюу 3 дугаарын хөвгт хамгийн сүүлийн 3 дугаарын хөвгт шүлгээ хамт төлөө тайлбарлана. За танаас За өнөөдрийн тийм үү? Өнөөдрийн 11 сарын 21-ний Монгол банкны ханшаар ямар ханштай байна? 286 тийм үү? За тэгвэл яг 287 гэсэн тийм. За тэгэхээр багшны 8 дугаар өгдөг. За 8 дугаар өгдөг. Тэгээд за босон масаа. За тэндээ хавч. Тэндээ хавч. За одоо нэг баг таа. Манай цаанаа хийсэн. Шансуудыг аваад. За маш их шаарч байгаа. Монгол бүхцэлэг хөдөлгөж авах гэсэн санаатай Монгол бүхнийг авч болох хүн цэний албад босоо өөр Монгол цуглуулдаг болох хөхтэй түүнийг авч явдаг босоо хамгийн сайхныг худалдаж авах болох тайр сэтгэлийг худалдаж авч болох босоо эднэт бүхний Монгол мэдэж болох аав ээжийг Монгол мэдэж болох. За маш гоё тий. Тэгээ одоо хамгийн гол нь яг шүлгийг бас уран яруу тод унших юм бол бусдаа яах нь бусдад хүртээмж нь илүү байх шүү дээ тийм үү. Тэгэхээр зэрэг ар хүүхдүүд маш гоё уран тод яруу унших байхаа гэж бодож байна. За баярлалаа. За
залуу насндаа чи мөнгийг хэрэглэсэн. Замбуулан дэргээ чи хайрыг болцсон. Зоосны мөнхөр амьдралыг чи харсан. Зоос гэж авсан мөнгөөр итгэл сэтгэлийг чи авах гэж бодсон уу? Энэ шиг явах сараа болохоор залуу насаа мөнгөнд зориулаад тэгээд өглөө тэрийг харахад тэр хайр сэтгэлийг хайр гэдэг зүйлийг умарцсан батсан байсан гэдэг санаа байна. Тэгээд зоосны мөнхөр амьдралыг харсан гэнээс нь ерөөл амьдралыг мөнгөн дээр л амьдрах гэдэг гэдгийг энэ хүн бас ингээд ойлгоцсон. Тэр өөр зүйлүүдийг харахгүй байсан учраас ингээд амьдралыг зоосны мөнхөр хардаг болсон. Зовж олсон мөнгөөр чи итгэл сэтгэлийг авах гэж бодсон юм гэж байна. Итгэл сэтгэл хайрыг мөнгөөр авч болох юм гэсэн санаа. За маш сайн байна. За баярлалаа. За маш сайн байна. За баярлалаа. цаасан мөнгө мөнгө шилдэж авах зөвлөж авах болдгоо зөвлөж ойлын гарсан зүйлсээ ажиглыг хайраар бий болгох хэрэгцээний байлгаар бий болгох хайр сэтгэлийг хосоороо бий болгох алдар хүрээ цаг хугацаанд болж хүний амьдралыг хөдөлж авах болдгоо шиг хайр сэтгэлийг мөнгөөр худалдаж болшгүй. За маш баярлалаа. За баярлалаа. Манай хас мөнгөний зоосгоо тэгээд бид нар мөнгөний мөн чанарыг бий гаргаж ирэхийн тулд мөнгөний одоо авч болох мөнгөөр худалдаж авч болох авч болохгүй хоёр зүйлийг нийлүүлэх гаргасан юм шиг үү? За нэг үнштэйгээ аз жаргалыг мөнгөөр бус амьдралаас олдог, амжилт бүтээлийг мөнгөөр бус авьяас чадвараар олдог, эд юм гоёл чимэглэлийг, эд хөрөнгө байр савыг мөнгөөр авч, элбэрэл тэхийн хайрыг, эрүүл мэнд амь насыг мөнгөөр үл авч, мөнхийн хайр аз жаргалыг мөнгөөр бус сэтгэлээр олж авдаг. За баярлалаа. Тэгэхээр зэрэг мөнгөний мөн чанар гэж юу вэ хүүхдүүдээ? Мөнгөөр бид эд зүйлийг авч болох боловч тэр хүний үнэт зүйл гэсэн үнэт зүйл буюу зан чанар, хайр сэтгэл, ээж аав гэсэн энэ зүйлийг худалдаж авах болно уу? Болохгүй тийм учраас мөнгөний мөн чанар үүндээ амшиж байна гэдгийг хүүхдүүд маань шүлгээрээ бас уран янууд гаргаж ирлээ тийм үү? Тэгэхээр энэ дээр бас яг үгээд уйлдаад багш нь хятад шүлгийн хэсгээс бас та ихээс харуулхад. За энэ нэг хятад шүлгийн хэсгээс маань мөнгөөр байшин худалдаж авч болно, харин гэр бүлийг худалдан авч чадахгүй. Мөнгөөр цаг худалдан авч болно, харин цаг хугацаа худалдан авч чадахгүй. Мөнгөөр ном худалдан авч болно, харин эрдэм мэдлэгийг худалдан авч чадахгүй. Мөнгөөр эм худалдан авч болно, харин эрүүл мэндийг худалдан авч чадахгүй. Мөнгөөр эрх мэдлийг худалдан авч болно, харин хүндлэлийг худалдан авч чадахгүй. Тэгэхээр энэ бүх санаа маань та нарын шүлгэн дээр бүгд яг нь хаарч ирсэн. Тэгэхээр тэр танд маш их баярлалаа. Маш мундаг зохиолч хүмүүс байдаг юм байна гэдэг. За тэгэхээр бидний одоо батлах хичээл мөрөөр бид нар ерөнхийдөө мөнгөний мөн чанар энэ бүх зүйлийг бас мэдчихлээ. Тэгвэл бидний өнөөдрийн харсан хэсгийн буюу хөдөө зэрэг маань за багтаа гараад ирчих. Бид нар хичээлийг ерөнхийдөө багцлах хам гэдэг явдаг штеп тийм үү. Тэгээд хамгийн сүүлдээ бидний схем яаж гаргах хэрэгтэй гэдэг энийг гаргах хэрэгтэй гэдэг. За жоохон таашаа нөгөө схемтэйг бид бас харьцуулж харна штеп тийм үү. Хааны схемтэй багш нь харьцуулж харах гэдэг. За гараад ирж чадчих хүмүүстэй танад чадсан байж тийм үү. Тусдаа боловч яах нь яг нэг хэрэг зэрэг багц схем бүдүүр зэрэг маань яг ийм өдөрт зургийг гарч ирэх хэрэгтэй байсан. За бүгдээ ерөнхийдөө дэвтэр дээр тэмдэглээд авсан. Энэ тэмдэглээнүүдийг энэ бүдүүр зургийг гаргасан байх хэрэгтэй шүү дээ. За гэрээгээ даалгавар тэмдэглээд авах. Гэр бүлийнхээ орлого зардлыг тооцсон хэрхэн хоригдлол үүсгэж болох талаар төлөвлөлт хийж ирнэ гэсэн байна. За энэ та нэг гэрээ даалгавар тэмдэглэж байгаа хооронд багш нь үнэлгээгээ бас өгч яа. За таад маань даалгавраа тэмдэглээд авч тэгээд очноосаа хараарай мэдрээрэй гэсэн тийм үү. Тэгэхээр энэ дээрээс би
яг үгээр минь хоригдлол үгүй гэж гисэн санаа байсан. За энэ дээрээс яг үгээр зэрэг алт мөнгөн зоос баг орчныг маш сайн мэдэрсэн, хоригдлол үүсгэж чадсан, мөнгийг бас гүйлгээний хэрэгсэл болгон ашиглаж чадсан. Ийм учраас эдний багийн хадгаламж дээр нэмэж 20,000 төгрөгийн урамшуурыг өгнө. За багш та бүхний ширээндээ мөнгөтэй харьцах Монгол зан үйл уламжлалтай холбогдлолтой мэдээллийг тавьсан байна. Тийм байна уу? За тэгэхээр энэ мөнгөтэй зөв харьцаж сурна гэдэг чинь хамгийн бас нэг эрхэм чанар юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл наад дээр чи юу гэсэн бэ? Шинийн 15, 28, 29 монголчууд мөнгө зээлдэггүй шинэ байшингийн суурийг тавьдаггүй тийм үү? Орой өдөр шогоо асах юм бол ядууч хоосрон гэж үздэг байсан байна тийм. За мөн нар жаргаснаас хойш хүнд мөнгө өгдөг болсон байна уу? Өгдөггүй байсан биз дээ тийм үү? Энэ мэтчлийн зөвлөгөөнүүдийг багш нь тавьсан байгаа. Энэ зөвлөгөөнүүдийг бас гэр орныхондоо найз нөхдөдөө бас хэлж өгөөрэй. Тэгээд амьдралдаа бас мөнгөтэй зөв харьцаж сураарай гэсэн үгнээс энэ мэдээллийг багш нь тавьсан шүү. Хичээл анхааралтай идэвхтэй орсон та бүхэнд баярлалаа. За хадгалж байгаа зүйлийг аваад хэнийг бол хамгийн өндөр за бүгдээ хадгалж хүмүүдэд хаалгамжтай гүйлгээний хэрэгсэл болгож ашиглаж чадсан бол бас хасчихна шүү дээ тийм үү? Банкнд хадгалуулсан гэж бодоод 1 жилийн хүү ерөнхийдөө 16.5-аас 18% хүүтэй байгаа тийм үү. Тэгэхээр зэрэг энэ мөнгөө жилийн дараа хэд болох нь гэдгийг бас тооцоод ирээрэй гэрээ даалгавар дээр нэмээ заяа. За ингээд идэвхтэй оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Дээрээс нь 75,000 төгрөгийн хөндлөл үүсгэсэн алт мөнгөн зоос багтаа баяр хүргээд за тэгээд өнөөдөр